Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Жил болгон яг энэ мөчид SBN телевизээр та бүхэнд орой болгон хүрдэг Хайби 31 баярын дугаар. Баярын хөтөлбөр маань өнөөдөр та бүхэнд шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Хүлээн авцгаана уу. Өнөөдөр студид хөтлөгч Заяа миний би хамтран хөтлөгч Нандя мөн эрхэмсэг үзэгдэл манай дуучин октод хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бол Wasabi. Wasabi хамтлагийн гишүүд сайн байна уу? Санаандгүй хонгор чимэн хэмээн дуулсаар Happy 31 нэвтрүүлэгт өнгө нэмлээ. Хамгийн сайхан үдшил шинэ жилийн баярын үдшил урилгаа төрүүлсэн ирсэн октоддаа маш их баярлалаа. 25 оноо дүгнээд энэ жил юу н ямар хуу жил болж өнгөрөв энэ талаараа биднэрт гоё сэтгэлээ хаваалцвал буйнаагаас эхлэе. 2025 Wasabi самтлагийн хувьд нэлээд амжилттай тэгээд урсамжтай жил болсон гэж бодож байна. Бид нэр яг оны ихээр Монгол улсын соёлын элч гэдэг цол гэх үү тэг юу гэх үү улсын төлөөлж байгаа элч шүү дээ. Тэгээ соёлын элчийн одоо хүндэт ажлаа хүлээж аваад бид нар соёлын элч хамтлаг болсон байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар нөгөө Японы улсад өөрсдийгөө сурчлах, өөрсдийнхөө хэлийг сурчлах, дуугаа сурчлах тийм ажил явуулдаг. Тэгээд тэрнийхэн дагуу ч гэсэндээ Японд бас тодорхой хэмжээний фестивал тоглолтуудад оролцоод явсан. Тэгээд энэ зам болохоор бид нар Монголда байсан тэр хугацаанд Ариуна агчийнхаа Immortal Songs show нэвтрүүлэгт оролцсон. Тэгээд тэрүүгээр бид нараас Ариуна агчийнхаа нэг дууны эрхийг аваад өөрсдийнхөө уран бүтээлийг давхар хажуугаар нь хийгээд ер нь бол айгүй амжилттай энэ зам нэлээд завгүй өнгөрсөн гэж хэлж болно. Маш амжилттай. Тэгээд дуугийн ч гэсэн манайхан бүгдээрээ сайхан мэдж байгаа энэ зонжонгаа хийж болсон тийм. Хүн болгонд дуулуулахыг хүсэж байсан тийм. За Анукагийн одоо бүгднгээс нь сонсон шүү дээ чи одоо. Тус-тустай. Хувийнхаа тал яг ялсан яг он гараад яг Японд бидэд яг ажлуудаа ингээд хийгээд явж агаад Монголдо ирээд нэлээд удаа ирээгүй байжгаад Монголдо ирэхгүй байсан. Тэгээ ирчээд яг гоё ажлуудаа шандаад гоё юм амжилт ололтууд ихтэй байсан. Ер нь тэнд айгүй гоё байсан. Энд бариад за. Дараа нь. За ишэний сэв чинь. За Жасмины хувьд. Миний хувьд гээл ер нь угаасаа л бидэд өмнө Японд байж агаад ажлууд маань явж исэн. Яг энэ жилийн онцлог нь гэвэл энэ зам бид нар бараг л 21 аймагаараа л бараг тойрчих шиг болсон. Зунжангаа хөдөө аймаг яваад тийм. Зөндөө олон фестивалууд дээр очсон, дуулсан. Тэр бол надаас хамгийн гоё. Ер нь бол сонсоол нөгөө жүжигэн бэлтгэлийн үеэрд манай хамтлаг тэгсэн, ийшээ явсан, дуулсан, хурдсан, замдаа хадал явдалтай явсан гэдэг. Яриад байвал олон зүйл байгаа. Винди, манай Виндэрия. За би болохоор бас ер нь адилхан хамтлагийн хувьд хуваараа болохоор сая нөгөө Гайжин Монгол самурай гэж жүжигт орсон заяахтайгаа хамт тийм ойлоод тэгж байгаа ярина. Тийм тэгээд тэр болохоор бас нөгөө мэрэгчлэрийн анх удаа ажиллаж үзсэн болохоор бас онцлогтой айгүй гоё дурсамжтай өнгөрсөн. Тэгээд бас энэ жил 2 жилийн дараа шинэ жилээр ингээд их орондоо байх гэж байгаа учраас маш их давталтайгаар гоё байна. 2 жил дандаа Японд байсан. Би жагаа шинэ жилээр ирээд буцаад ирсэн юм болоо гэж бодсон. Үгүй. Ерөөсөө яг одоо 2 жил. Японч ер нь 11 сарын сүүлээр ер нь уур амьсгал орчдөг шүү дээ, тий. Уур амьсгал нэрт орчдөг. Тэгээд нөгөө Christmas гэж тэмдэглээл тэгээд өнгөрчдөг болохоор он гарахаар нөгөө өөрсдийнх нь цагаан сар болчдөг. Ерөөсөө шинэ жилийн уур амьсгал байх. Яг засгүй болохоор яг хинжээ болчихлоо гэх юм. Монголчин зас ордог. Бид нар ч гоё хялтарч унаа л энэ. Японд ажгаад ирэхээр Монгол илүү ингээд яг Монгол гэсэн одоо мэдрэмж нь илүү ихсэж гинүү. Тэгээд бас хөдөө ингээд 21 аймагаараа явхад яг өмнө нь ингээд явдаг байснаас хамаагүй илүү ингээд мэдрэмж нь одоо их орно гэсэн сэтгэл нь хамаагүй илүү өөрчлөгдөж гинөө л гэж.
Тийм ер нь ингээд өмнө нь болохоор хөдөө орнуудад явахдаа зүгээр л энгийн явдаг байсан бол одоо сая явахдаа бол жишээлбэл хүүх ийм гоё илүү ийм гоё байгальтай илүү нэрэлстэй гоё жаргал юм аа гэдэг яг тэгж л санагддсан байлээ. Тэгээ Монголоо бол сансан байсан ялангуяа Монголын зунж нь нөх айгүй гоё эдэн штэ. Японы зунж бол бүр аимшигын халуун болохоор бүр яг зуныг тиймэр төсөөлсөн байж байгаа. Энэ жил яг Монголдоо зун байсан ч үнэхээр гоё аз жаргалтай байсан. Тэр нөө аймагаас аймаг руу явах амар урт зам туулаад ямар том өргөн газар нутагтай. Японч болохоор жижигхэн шүү дээ тий. Тэгээ урдны галт игээр явчихсан тий. Тэгээ шийдсэн болохоор хурдан ингээ явчихдаг. Бид нар чинь ингээ шинараа л иржигнөр замдэр тэр. Хэн жолоо барьж байна? Манай менежер Та дөрөв жолоо барих уу? Яа, жоохон Байдаг байна. Майка майка ч солигдоод байна. Жоохон хариуцлагатай байхгүй болтгоо мэлээ. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд. За зочдоо бас Mercy-гээрээ дайлах хэвээр. Жимсний шүүс, Granini, сахаргүй кола, Big Force Classic кола байгаа шүү. Та нар маань ундаа жүүснээсээ уугаарай. Тэгээ нөгөө шууд яриулаад эхэлждэг нөгөө ундаа жүүсээрээ цайгаараа дайлахаа марцд юм аа. Тэгээд одоо мартаагүй дээрээс дайдаад явахгүй бол тий. Манай дөрөв Big Four, Granini, ажиг навмаар байна. Сахарын агуулмж хамгийн багатай кола гэж явж байгаа шүү. Баярлсан талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд. За тэгээд зөө Granini жимсэрэ байдаг Granini juice. Ер нь айл болгоны шинэ жилийн баярын ширээг жимэх гайхамшигтай бүтээгдэхүүнүүд амттангууд яхаарахгүй бид өхний ширээн дээр 50-31-тэй бол байнгын хамтран ажилладаг. Тэгээд өнөөдөр бид өхөн Wasabi самтлагын гайхамшигтай огтуудтайгаа дуу хоорын талаар, уран бүтээлийн талаар гэхээс илүүтэйгээр тэр болгон бид өхний мэдгүй тэдгээр огтын нууц авьяасыг нь бас дэлгэхээр бас бэлдсэн байгаа. Аль ёндоо гинтийн билээр. Тэг гинтийн бэлгээр дүүрэн цаг хугацаа сүлээж байгаа шүү. За одоо манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор маш сонирхолтой хэсэг байгаа. Энэ болохоор та дөрүүлэнд нь тусдаа юм зориулж бэлэг бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ өрөөний аль нэг газар хаанч яж болно нуусан байгаа. Тэгээд та нар маань ингээ босч яваад хайж олоод бэлгээ ингээ авчрах юм хэсэг байгаамаа. За тэгээд амжилт хүсье. Хэн төлөөтэй. Иргэн дээр бас хайж авах. Жүжигчийг үлдсэн хүн тайзан дээр одоо баг олон жил өнгөрүүлж байгаа хүмүүс. За би сая тэр хойдлын гацуурыг харсан юм аа. Гол нь өөрсдийнхөө нэрийг бичснийг л олсон Тий. дээ. Шууд энийг зүгээр ингээд л өргөсөн чинь. Хиний нэр өөрийнх нь нэр. Оо за. Манай үндий маань хамгийн түрүүнд өөрийнхөө бэлгийг олсон байна. За бэлгүү юу вэ гэдгийг нь бас зааж үзчихье. Одоохондоо байж байгаараа төр зүр байж байгаа. Өнөр бол зэрэг тадлаа. Бид хоёрт нууцсан юм байгаа болов уу? Хоёрт Заяа Индиа гэж тийм байхгүй гэдэг. байхгүй хаа гэж бодож байна. Тэгээд Хаби 31 баярын нэвтрүүлэг маань энэ жил 19 дэх жилдээ хүрэж байгаа. Тэгээд жил болон өөр концепттэй, өөр зохиолтой өрөөдөг бол өнөөдөр сонирхолтой байдлаар бүх оролцогч нар ингээд хөдөлгөөнд оруулаад Илүү чөлөөтэй entertainment маягаар зохион байгуулагдаж байгаа шүү. тэгээд бид хоёрын халаасан мудаас байх арайч байхгүй хаа. Тэ одоо та бүхний санаанд ер нь бол ойрхон л байгаа. Оо баярлаа. За нэгнийх нь за манай Вика маань за өндөр хүнээ давуу талч гэж байдаг юм а байдаг. Ганцхан бойко олог байна уу тий? За яг чиг урагшаага доор төвшин рүү хадаа. Яг ордчин байсан байж тий. Яг ингэж тойроод Яг дэрэгдэн л байж ирсэн байна За тий. одоо онгойлгож болно. Би нэрээ сая ширээн дөрөв анзаараагүй юм биш үү? За виндэгээс Анука их л шимтэн уншаад байна тий. винди ихлээд олсон юм чи виндэгээс. За виндэгээс эхлэе. Кофе уух үеэрээ та нар хамгийн сүүлд хизээ хандлаа хов бодсон бэ? хизээ хандлаа. Дарханд л юм биш үү дээ. Дархны орой. Хэд хов батсан юм. Нэг За байгаа үү? Баддаг юм уу? Хаяа бас бадан Шиг батсан. Гэтэ сүүлд яг тийж айгүй айхтар базаагүй те. Тэр нь гайгүй л баддаг. Тийм. Хамгийн сүүлд харин хаана бацлаа. За тэгвэл кофе болий. Ийм гоё дар суугаад тэгвэл. Тэгвэл байгаа бах тий. Бид нар гэхдээ ер нь замд явахтаа л айгүй их бацдаг те. Машин дотор. Тийм машин дотор. Сүүлд дарахын явсан юм уу тий? Тийм сүүлд чинь яг жүжигний маргааш хэр чинь 13-нд дархан явсан. Тэр өдөр л ер нь жоохон бацсан юм шүү. Бид хоёр тэгтээ жоохон унтчихсэн л та. Дөрөвдөө гэхдээ яг сууж агаад юу яадаг чинь бараг л Японд л юм шүү.
За яриач тий. Үгүй юу? За. Одоо тэр студ мөсдөд хоолой бишүүлэхтэй юм бацдаг юм уу? Хоолой. Тугаа бодоод Нөө бадсан шиг бацалт нь хизээлээ л гэж Бид нар чинь нэг яг базаад суух юм бол бас нэлээ идэв. тийм. За Жасмины хувьд асуулт нэг чинь. Цасангоо ба 7 одоо хүүхэлдэйн киногоор төсөөлвөл танаа хамтлагийн хамгийн зөрүүд нь хинбэ? За. За. Жинхнээсээ жоохон Зөрүүд нь нөгөө оржол асуулт байна улаан да. хувцастай улаан. Зөрүүд үү? За тэгвэл дөрүүлэн нэрлэлчээ. Тэр 7-гийн хэн бэ тэгвэл. Зөрүүдийн олъё гэхдээ нөгөө 3 нь юу Ууртаа гэж үйдэг лөө. байдаг. Бага ч Шууд гар загнаас явж штэ гэж одоо. Анука тэгвэл Зөрүүд нь Анука баха. тийм үү. За зөрүүд ууртай. Виндигийн хувьд Өөр хин байдаг лээ. нөгөө дэлтэн чихтэй нэг жижигэн байдаг шүү дээ. Ичимхий. Унтанхай. Унтан. Яа. Мөн бэ. Тэмбэчтэй би ч гэсэн сайн унтдаг шүү. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх диез дамат. Амьдрал бол аялал. 2003 болон зүрхэнд бялуурсан охид 2025 он хэдвэр сарын лайк зүрх яриад байгаа юм шүү. А та хэдий ер нь бол Хизээ хамгийн нам гүн байсан бэ гинэ басаа байсан. Японд ахтлах та яг сошиал дээрээ ч гэсэн тийм 25 онд бид ижээрэн ч сайн хөдөлгөөнтэйс. 25 онд нам гүн байсан болов? тийм юм болов цагаан сарын дараагаар арай жоохон нам гүн байсан бахна гэр гэртээ очсон сошиал дээрээ ч гэсэн яг амар итгэвтэй биш. Жоохон ингээд тийм гэр бүлтэйгээ цагийг илүү өнгөрөөд нам гүн байсан баг. Нам гүн. Тийм. Яагаад асуултаа уншаад Нэг тэгээ хаална бичлэгний. за асуулт Нот Биш асуулт. ямар бод. Яг одоо Happy 31 нэвтрүүлгийн энэхүү дугаарыг зүрхээс сүлбүүлэн үзэж буй тэр нэгэн залуугийн сэтгэлийг сайн байна уу санаандгийн хонгор чимэн химэн тунгалаг коологоор тайшруулъя. одоо гоё. За. Тэгэхээр л эзэндээ очисан асуулт уу. Одоо Цэнгэр дэлгэцийн ард энэ яриаг үзээ сууж байгаа маш олон үзэгчд байгаа. Түүний нэг нь танд зориулагдах гэж байна. Одоо хариулт нь. За. Та тийшээ хараад илүү шахааны баг. Тунгалаг. Сайн байна уу санаандгийн хонгор чимэн? Тэг ингэж хийх боломж юу н тэр болгон олдохгүй шүү. Тэг өнөөдөр телевизийн бичлэгээр цор ганц байсныг та бүхэн зориуллаа. Зөвхөн танд. Тэрийн зүгээс манай найруулагчдын зүгээс уран бүтээлийн багийн зүгээс та бүхний хэр цэц мэрэгэн бэ гэдгийг чинь шалах үүднээс дараагийн нэгэн даалгаврыг болон тэгээд бэлэгтэй юм хоёр нөхцөлтөөр дарт шийдэх байгаа. аль онсон нь ардаа шийтгэлтэй бас бэлэгтэй ард мчээтэй байгаа. Зүгээр бас шийтгүүлэхгүй бид нар тийм. Ер нь ад чинь хэр байна гэдгийг л шалгах юм байна. Тэгэхээр одоо дистаралла тохирч одоо та дөрөв мань хоорондоо ярьж хагаад хинээсээ хэлмээр байна тий. Одоо энэ физикал 100 Эшиа гэдэг шиг физикал 4 явах гэдэг юм л да. Та дөрөв хэн тамиртаагаас нь эхлэх гэж байна. За тэгэл алах тэнгэртээс Аллах тэнгэрийн айлны Уус мус цас. Цааснаас явах уу? Газар тэнгэрийн уус мус цас. Газар тэнгэрийн уус мус цас. Ингээд уус мус цас. Цагийн дараа гэсэн чинь ингээд зогсож явах үү хэдүүлээ тий. Газар тэнгэрийн уус мус цас. Яа, Жасмин. тэгээ. агам би буул юм шүү дээ. Яа. За, Жасминаа дагуулад. За ингээд Жасмин амжилт хүсье. Чилгүү шийтгэлүү. Заавал айлыг нь онох хэрэгтэй. Хэрэгтэй. За, маш амжилттай. Гэхдээ 2 3 дахь сумын бас харъя тийм ээ. 17 буюу гадуур. 17-гийн гадна. Яг онсон мэт. Одоо таны онсон 8 буюу яг энэ Хонхтой тийм байна тийм ээ. Бантдаг. За хонхтой баандаг. За
шийтгэл таарсан байна. За Тэгнэ. дараах зургуудаас заяа. Та өөрийгөө алинтай адилхан гэж боддог вэ? Яагаад гэсэн шийтгэл таарсан байна. Тэгээд дараах зургуудыг харуулъя. За. Энэ хоёр л юм уу? Үгүй. Өөр зураг байгаа. байгаа. За би бас барьчих Зарим тийм байх уу? ээ. За, За тэгээд. Нэг 5 зураг байгаа юм байна. Тэгээ үлгэрийн баатрууд байна. За өөрийгөө яг алинтай адилхан гэж боддог вэ? Яагаад гэсэн. За эхнийх нь Шрек. За Мадагаскарын Анаш, Фиона, Симба, Кунфу Панда. Та нар яга инээгээд байгаа мэдсэн юм уу? Аль нь гэж бодож байна. Өөрөө хэлэх юм хэцүү. Манай гурав бол тэр гэд хэлвэл гоё юм байна. Тэг. Энэ бол таны шийтгэл. За. Өөрийгөө. Тийм. За хасаа явах уу? Зан чанараар нь байж болно. Тий, зан Эсвэл чанар гадаад болно. өрхөөр нь байж болно. За юу л юм байна. Өндөр өвчтөр анаш нь болчих юу? Анаш наана. Тийм ээ. Чамд байна уу? За. Өндөр болохоор анаа шиг сонголоо тийм ээ. За яагаад вэ? Яагаад Фиона шиг дайчин? Фиона ч бас гоё шүү дээ, тийм ээ. Дайчин ирэмгүй, юун Шрек цаашаа ирлэхэг өсгөө байдаг. Зан чанараа төстэй юу? Мадагаскарын анаа штэ. Үгүй юу? Зүгээр энэ нөгөө чинь жоохон болохтоо дээрс нь ингээ жоохон юм ингээ салбансан юу мөрөндөө жоохон муухай хэлэх гээд нэ. Гэтэ энэ дүр нь өөр их гоё дүр шүү дээ. Тий. Аа тийм энэ ийм уян Тий. малахаа ийм гоё тийм таны Мадагаскар эвэ кино үзсэн бол гоё дүр. яг хоо царайг нь хамгийн түрүүнд харсан ч жоохон өөдөөс ингээд Хамгийн том нүдээр өөрлөнд тормолцоод байсан болохоор. За дараагийн За. Эхний сум. Яа, Манай сумыг эвдээ аж та. Тэгэж би ингээ арай өөр байлаа. Яа, хоёр сумаа эвдээ аж та. Одоо цорынгаас нэг сум үлдсэн. Манай Яна. За л хүн. Манай сумны нөөц ингээд дууссан. Одоо цорынгаас дараагийн дугаарууд дээр бид ганцхан сум ашиглана. Яа, юу дэ цасаа өгөө. Цасаа үгэн дээр Цасаа бусдад үгэн. нугасаа бадан чи. Яа. За би сууж За, тэгээ, сууж идэх Яна юм ээ. хоёрлонгийн нөрч нэсгээ. Шийтгэл. За. Та хэр сайн балет ч болох болцоотой хүн бэ гэж чинь тэгээд сорж үзнэ гинэ тань. Сонголт хийж Тэгээд үгүй 20 секунд балетын поз барих юм байна. Тэгээд аха ийм поз барих юм шүү. Вау. Амхан уу. энэ хөлөд хойшоо тэгж амар явахгүй л байгаа. Ер нь хэр сонголттой вэ? Сонголт муутай ер нь хамгийн сонголт муутай нах шүү. За одоо өнгөрсөн одоо тэгээд энийг Та ингээд дөрөв мөн бол харьцангуй сайн бүжгэлтэй гэрсэлтэй гэж би ойлгож байгаа. бэлгэлтэй. Сонголт хоёр өөр юм байна лээ гэдэг. 20 секунд те. Тэг 20 секунд. энэ ч нөгөө ор амар юм булчин шүрмэс бас шаардна хөлөө тэгж удаан барьж Би тагсна гэж. тусалж нэг гарнаас нь дэмжиж болж байна. Оо ага бодно шүү. Тэ. За та хоёр одоо ийшээгээ гарч Нөгөө хоёр байгаа. чи. Позо бариарай. Тэ. За тоолороо манай үзэгчтэй хамтдаа тоолороо. Хоёулын дээш нь хөлөө дахиж хахан дээш нь 1 2 3 4 Жоохон чартай марлаа да. 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 сарс 20. За баярлалаа. Одоо ингээд винди нэр мэр байхгүй шүү дээ би ч одоо гүнжээлэгч гэдэг. За цасаа онсон. Тэгээ та дараагийн 2 байнасаа шалтгаалаад өөрөө сонгоно. За. Цасаа охиныг онцгиймч үү? Гацуур онсон. Бас мэрэгэн байх шүү. Одоо гол Үчим ингээд бүжижсэн нөгөө юу. За одоо манай виндигийн зүгээс гринч юу, гацуур уу? Цасаа охин уу? Тийм цасаа охин сая оногдох хэвээр амар дургүй байсан. Дургүй байсан уу? Грин чиг авчдаг. Гринчиг. Яа, гринчиг сонгосон шүү. Дундаа онсон. За гринчиг. За винди маань түр сууж байгаарай. За гринч бас муухай санаатай нөхөрдөө. За баяр хүргэе. Гарын бэлэг таарсан байна. За гарын бэлэг. Болоход яг бэлэг бүр амар асаа. За энэ болвол Эволодерм. За бүсгүй хүн болгоны За. хэрэгтэй. Таны гоо сайханд хувьсэл хийн Evolodерм брэнд. За баяр хүргэе. Аргагүй аттай юм аа.
Яг гоо янзаатай юм байна. Баярлаа. Энийг гэхдээ нэг зүйл дээр биш бүр нилээ идэв юм дээр бидэд бүр Тийм За. За. Эндээс Студийн оролцогч маань. За гацуурыг болвол хальт. За байсангүй хамгийн сүүлийн сум. Ай. Хараахан байнда онсонгүй шийтгэлүү эсвэл билгүү гэдгийг бол дахиад хоёр дахь оролдлогоор. За. Окей. Оо. Яасан ч онохгүй гинэ. Хин винд жоохон шипи өгөө яаж шийдвэл Нэг хөлөө ууртаа юм уу? одоо сүүлийн боломж. Тэгээд Үгүй бол шийтгэлтэй. Аль нэг нь онохгүй л шийтгэлтэй. За давуулсан. яг ингээд За ядаж. За ямар ч байсан хамгийн сүүлийн боломжоор хамгийн сүүлийн оролдлогоороо Энэ ямар юм шиг вэ? Винди шиг хэлтэй. за би энэндээ энэнийг өгье. Гацуурны ард. Юу байсан бэ? Шийтгэл байна. Ачтаараа. Ингээд шийдэрэй гэсэн байна шүү дээ. За шинэ оны мэд хүргэе гэсэн үгийг ууртай, баяртай, эм орсон, сандарсан, гайхсан 5 өөр янзаар би янда. Винди энд арчихгүй яа. Тэгсэн бол утгаар нь үзэхгүй. Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволүү дээр. Эхлээд баяртайгаас эхлүүлээрэ амар юм уу? За Тийм тэгээс. Тэгээ Шинэ оны мэд хүргэе. Хамтгараа цагаан дэмжээд арталт нь тийм ээ. Уурлууд ард нь жоохон ингээд асаалтаа 4 5 байна гэдэг. за тэгээд эм орсноо дараа нь явуулаарай. Эвтэх юм уу? Эморсон. Ашиг дөрөвдөө ороод нэ. Ихтэй л хэлсэн шүү дээ. Шинэ оны мэд хүргэе. За дараа нь сандарсан, гайхсан дараа. Шинэ оны мэд хүргэе. За дараа нь гайхсан. Шинэ Шинэ оны мэд хүргэе. Тэгэх юм болоо. Шинэ оны мэд хүргэе. За хамгийн сүүлд ууртайгаа хэлчихсэн. Тэгээд Шинэ оны мэд хүргэе. за баярлалаа. Саяны дөрөв базаад хэлчихлээ дээ. За үнэхээр гоё шийтгэл байна. Харин тийм шээ тий. Энэ шийтгэл хин дээр ирээсэ гэж сая бойкомор баг винди дээр ирчээсэ гэж. Тэгсэн бол винди бүр Тэр винди бол үнэхээр адтай байлаа. Ганцаархан Гой бэлгэнүүд энэ юм. гэхдээ жоохон ихийнхэн шийтгэл хийсэн үгүй юу? Шийтгүүлсэн ч гэсэн та гурваас шагнаж байгаа шүү. бүр боллоо. За ингээд Авахтай амар дуу. за тэгээд өсгүү таны гоо сайхны хамгийн гоё бэлгэнүүдийн за ингээд за ингээд бий байна. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволо дээрэн брэнд. За гоо сайхан хувьсгал. За ингээд дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За дараагийн хэсэг бол болохоор 2025 оны онцлох мэдээ гэсэн хэсэг байна. Тэгээд энэ дээр болохоор манай редакцийн зүгээс хүн болгонд нь мэдээ бэлдсэн байна. 2025 оны онцлог мэдээ 1. Өөр уншиж байгаа. Ичмээр л юм. За. Хөөхнөм тэмцсэн Жасминыг найрах хүсэлтэй залуучуудад хүрэх зөвлөгөө байна гинэ. За. За, Wasabi самтлагийн Жасминыг найрах гэж байгаа залуутаа царайлаг, нуруулаг, ухаалаг байгаад хангалтгүй. Тиймээс Жасминтай уулзахаас өмнө арьс гоо заслын эмнэлгээр заавал орж арьсны ариун цавир өнгөлөг толгоор гөлгөр байдалтай ич бүрэн анхаарсан байх ёстой. Энэхүү зөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлснийхаа дараа Жасмины замыг тосон очвол та нүдэнд нь торох гарцаагүй үнэн билээ. Ямар амар мэдээ уншчихваа, сонсчихваа. Би ч өөрөө гайхаж. За одоо яагаад энэ мэдээ яагаад гарах болов? Ер нь хэр үнний ортой вэ? Үнэн нэг өөрөө их Ер нь эрэгтэй хүмүүст ямар шаардлага тавьдаг юм бэ? Яг уу мэдээч хэрэг эрэгтэй хүн ч гэсэн одоо ингээл өдөр тутмын арьс арчилгаа хийж ивэл айгу тийм даваа талтай. Тэгтээ бас заавал тийм байгаасаа гэж шаардахгүй хаа.
Тэгвэл эрэгтэй хүний ер нь юуг илүү голчилж хардаг вэ? Гаднах төрөх, зарим нь болохоор гутлыг хардаг, зарим нь болохоор гарыг хардаг гэл энэ төр янз бүр идэртэй. Жишээлбэл эрэгтэй хүний юуг нь төрүүлж хардаг. Гадаад үзэмжнээс нь бол хувцаслалт, үс засалт хоёр хамгийн түрүүнд нүдэнд өртдөг. Тэгээ зан характераас гэх юм бол яг нэг тийм mature байвал, эрэгтэйлэг байвал тийм байвал таалагдах. Яа. За баярлалаа. За мэдэн дууссан байна уу ингээд. За. Өөр юм байхгүй дээ. Доор нь оё гэдэг шиг жижигхэн байхгүй юу? Тэ. За. За Виндигийн хувьд мэдэн юу гэж байна? За жоо би амлаа шоколадтай байна. Оо за. Амаахгүй л идэх хэ. Тэ маань Wasabi самтлагийн фэнүүд нь Анукагийн coverлж дуулсан уянгалаг дуунуудын амтанд согцоор энэ жилиг үдэж байна гэсэн байна. Өсвөр наснасаа л урлагийн ертөнцид уянгалаг хоолоогоороо тесрэлт хийсэн Анукагийн тансаг дуулалт игдүүдэд төрхөөсөн уйдаж амжаагүй байхад ухаантай гэдэг тодтгол бас нэмэгдэж эхлэе гинэ. Тэр нь болохоор Монгол, Англи, Япон, Солонгос гэд хэдэн ч орны хэл усаар сураад дуулаад байгаа юм бүү мэдээ. Тоог нь ч тоолж гүйцэхэ байлаа. Ямар ч тач хөөрхөн дээр нь ухаантайг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр арга угаасаа алгаа хийнэ. Өөрийнхөө тухайн мэдээг үзчих бас юу юм бэ? Тийм байна. Юу вэ гэх юм. яах вэ? За, энэ мэдээний талаар тайлбарлаж хэлэх юм бол багасаа ер нь бол англи дуунууд болон солонгос дуунуудыг гэртээ ганцаараа өөрөө бэлдээд сайн мэдгүй, утгыг мэдгүй, дуудлагыг мэдгүй ч гэсэн сонсголоороо сураад ер нь бол дуулж байсан юм. Солонгос, англи дууг бол яг тэгж сурч исэн. Японы дууг болохоор би яг хамтлагтаа ороод тэгээ хамтлагтайгаа нөгөө Японд үйл ажиллагаа хийж явах хэвчээ Японы дуу бас сурах шаардлагатай, хэлний сурах шаардлагатай байсан болохоор ер нь бол Японоор бас үдид бөөндөө дуулдаг. Япон хэл нь ер нь хэр сайжирсан бэ? Танай хамтлагийн хамгийн сайн японоор ярьдаг нь одоо хэн бэ? Хамгийн бүдэнд байгаа маань юу нэл хамгийн ухаантай нь баха. Энэ хэр нь ийшээгээ ирэх штеп байна л та. Тийм байна. За маш баярлалаа. За дараагийн асуулт. За Винди дээр. Одоо болсон Винди авьяас ч арай ихтэйд байна. Wasabi самтлагийн фэнүүд нь Биндрийг одоо дуучин гэхүү, жүжигчин гэхүү гэдэг дээр толгоогоо гашлахаж эхэлжээ. Wasabi самтлагийн гишүүн Бэ Биндрия буюу Винди энэ онд Gaijin Монгол самурай мюзикл драмын жүжигт Аяка гүнжийн дүрийг бүтээсэн нь фэнүүдийнх нь амийг ангаалагчээ. Ирэх он дахин тайз дэлгэцэн шин дүрээр бэлэг барих юм биш бидтэй гих хүлээлт үүсээд болохоо байлаа гинэ. Ирээд батаршээ. За би за нэг энэний төлөө нэг шампанское задлана. Тийм тэгээд нөгөө жүжигчнэр яг 21 онд төгссөн цагаас хойш яг хамтлагтаа бас 21 онд орсон. Тэгэл яг төгссөн цагаас хойш яг хамтлагийнхаа уран бүтээл хийгээд дуучнаар түлхүү ажиллаж байгаад энэ жил анх удаа яг ингээд жүжигчнэрээ ажиллах боломж гарч ирсэн. Тэгээ миний хувьд бас айгүй тийм хүнд сорилттай байсан ч гэсэн айгүй аз жаргалтай гоё байсан. Тэгээ ирэх онд ч гэсэн тэгээ дахиж зөндөө олон зүйлд орох болтох вэ? Ах аваарэ. Нэг жүжигт тоглосон тийм. Нэг жүжигт анх удаа бие бинийгээ харсан гэсэн үг. Тий. Ширээний уншлахын дээрээс л анх бие биенээ олж харсан. Ер нь дараа нь дахиж цаашаага тоглохдох юм уу? Төлөвлөгөө бол байгаа. Хавар угаасаа тоглогдно. Гэтэ ямар хугацаанд гэдгийг мэдэхгүй. Олон улсад бас яригдж байгаа. Энэ угаасаа. Яагаад ер нь 7 хоног тоглосон бэ? Би бас тэрэн дээр гайхаад тэрийг одоо продюсерууд л сайн мэдээ. Тэгээ одоо нөгөө Викторийн шинэ жилийн ажлууд эхлээд за, Викторийн жоо чөлөөс юм аа. Миний гайг амарх юм байна. SBN TV оны онцлог мэдээг хүргэж байна. Монгол Lindsay Lohan буян дуламд энэ шар үсэн зөксөн гэж банлын юм а. Үргэлжлэл шин дүр төрхөөр гарч ирдэг буйнаа маань шаргал үс секси дүр төрхөө амжилттайгаар бүрдүүлэхээс гадна хамтлагийн ахлагчийн үргэж тун ганц гүйцэтгэж яваа бололтой. Wasabi самтлаг энэ онд Япон Монголын дипломат харилцаа холбогч урлагийн гүрээр тодорчээ. Амжилт манайхан гинэ. Сая сонсон чи яг нөө entertainment news сонсож байгаа юм шиг. хөтлөгчийн авьяас байшгүй. Би саяхан нэг фейлдсэн баггүй. Тэрнийхээ арыг нөхгүй сая тэгсэн.
мэдээж хамгийн гайхамшигтай засаа охин хамгийн сайхан дурсамжтай шинэ жилээ тэмдэглэж ирсэн дурсамжууд байгаа л илгүү дээ. Хамгийн сэтгэлд чинь тод үлдсэн шинэ жил яг энэ хайр гуучныг баярын нэвтрүүлэг хийгснээс хойш 10 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нэвтрүүлгийн цорын гац одоо хүртэл өөрчлөлт өгөх асуултууд энийг. Тухайн оролцогчийн маань хамгийн гоё шинэ жил. Нандин дурсамж шинэ жилийн нандин дурсамжаасаа хаваалцвал. За Жасминаас эхлэх үү? Шинэ жилээр ер нь яг он солигдох мөчүүд ихэвчлэн дээрэс нь одоо өөрөө ч юм уу одоо гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх сонирхол амар их байдаг. Тэгээд ер нь л бид нар өнгөрүүлсэн тий? Өнгөрсөн Японд ахад бид нар чинь оноо хамт гаргаад 2 жил тий. гарах. Би нэг жил дээр нь байгааг баха. тий. Тэг яг нэг жил хамт Японд он гарах тэр мэдрэмж амар гоё байсан. Хамгийн дурсамжтай. Тэгээд дөрүүлэх нэ тэгээд ингээд гэрээсээ хоол яг л өөртөө ингээд юу болохлээр нэгнийхээ гэр бүл нь болж байгаа болохлээр амар гоё байсан. Тэгээд энэ өнгөрүүлсэн шинэ жилийн оройнууд, дурсамжууд бүгдээрээ гоё гоё нандин дурсамжууд. Ер нь зурхаа тэр их хийдэгдэг та хоёр та дөрөв. Айл ордных гээд ордныхоо зурхаануудыг хайдаг байлгүй дээ тий. Одооны охид өсгөж ер нь тийм л юм байлээ л дээ. Тэгэхээр би энэ зурхаа бэлдсэн юм аа. Тийм манай нэвтрүүлгийн хэсэг болохоор нэг зурхаа байгаа. Тэгээд зурхаагийн тайллыг бас бид хоёр хүргэнэ. Тэр цаана энэ үү? За тий. Тий одоо энэ эд зүйл янз янзын эд зүйлсийн зургнууд бий. Тий одоо энэ тий. Та нар зүгээр суглаад тэгээд одоо сугалсан юм нь одоо тайлна өөрөө ч одоо дараа жилийн одоо хувьтай заяа гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. Заасанд нэг учир бий. Маш олон зурхаанууд байгаа. Тэгээд зурхаа болон өөр өөр гэсэн тайлалтай байдаг тий. Тэгэхээр манай дөрөв оролцогчийн маань сонгосон эдгээр зүйлс маань тайлбарууд нь юу байгаа юм бэ гэдгийг бит хоёр тайлж өгч байна. За хагарсан тавг гинэ. За болтойг. Хагарсан тавг сонгосон та 2026 онд аз хямраар дүүрэн байх нэ. За дайнчууд олон хилдэрхий болж хагарсан тавг нь таны эх оны аз хямрын хэмжүүр гэж үздэг гинэ. Тэр ч байтугай шинэ жилээр гэрийнхаа босгон дээр тавг хагалж тавьдаг уламжлалтай ба тавг хэр зэрэг олон хагарсан байн төдий чинээ их сайн зүйл ирнэ гэж үздэг гинэ. За манай ч нэг аяг хагарахад бас сайн гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол ойролцоо. Тэгэхээр сайн нэг билээ байт юм байна гэж. Баяр хүргэе. Ямана анукогийнх маань гахаа мөнгө зуусан гахаа байна тийм ээ. Нимгэн гахаа сонгосон. За би танд унш тайлбарлаж өгье. Та бүхэн маань ч гэсэн анхаарлаа сонсоорой. Та 2026 онд эд баялагаар бялхах болоо. Гахааг хөгжил цэцгэлтийн бэлэгдэл гэж үзээд Европын зарим улс нэмбгээр гахаа хийж эд баялагийг гэртээ уран дууддаг юм байна. Мөн Аз одтой байхыг бэлэгдэн аманд нь нэг зоос хавчуулдаг ажээ. Тэгэхээр тэр бүрээс хамгийн гайхалтай нь зоостой. Ширээний юм гацуурны чимэглэлийн ээжүүд байгаа юм шүү дээ. Угаасаа ингэж бүр хийдэг юм тийм. За 100 фишинг нэ. Та фишинг сонгосон бол 2026 онд эрч хүчээр дүүрэн байх болно. Шотландчууд шинэ жилээр хийдэг нэгэн уламжлалт байдаг нь фишингийн бүх үнсийг асгаж цэвэрлэдэг гинэ. Энэ нь тухайн айлд эрх жил эерэг энергиээр цэнэглэгдэж бэлхаж байхын бэлэгдэл гэж үздэг гинэ. Ер нь бол эрч хүч тэгээд эерэг энергиээр дүүрэн байхыг бэлэгдэж байгаа юм байна. За баярлалаа. Сайхан зурхаа байна. За ингээд та бүхэндээ зурхаан дараа мэдээллийг хүргэе. Талах. Наашиг болохоор За волейболын сонгосон 2026 онд танд аз үргэлж дагах болно гэж шүү. Угаасаа аз тань үргэлж дагана. Байнга дагдаг. Тэр дундаа олон улсад тэр дундаа голландчууд цагираг одоо энэ цагираг хэлбэртэй амтан гэдг нь за бүтэн тойрог болж ирэхийг за бэлэгддэг. Тэгээ энэ өөрөө азыг авчирдаг гэж үздэг. Тэгээд айл болгон шинэ оноор энэхүү талхыг хийж иддэг нь одоо маш сайн сайхныг элбэг хангалууныг бэлэгдэж хийдэг юм байна.
Тийм учраас тэнд эх жил 2026 онд бол Аз бол дүүрэн байх нэ гэж болох нэг. Тэгэхээр таны сонгосон энэ талх бол гэц цатгалан Аз жаргал дүүрэн сэтгэл цатгалан байх нэ. Аз Винди гэд нэрлэжмээр юм шүү те. Аз Виндрия гэд нэрлэжмээр. Винди юм лөө. Янда Винди. Янда Винди. Зэрэг бүгдээрээ гайхамшигтай зурхаан эзэд байлаа. Ер нь түрүүн нуун зурхаа гэж асуусан чинь бүгд их нүдэн сэргээл яваад байлаа. Ер нь зурхаа нь хэр таалагдав бас. Тийм өөр ямар ордынхоо зурхааг бас хардггүй бүр зурхаа болон групптэй байдаг юм бэл. Групп дотор бас гоё шинжилгээ бараг хийдэг байлгүй тийм. Тийм зурхаанд хамгийн муу нь би яхаа. Манай хамгийн нь тэнцүү. Оо зэ. Зурхаач өөрөө бараг. Ямар авсан бэ? Би арслан. Арслан? Ном. Жинлүүр. Манай нандаа чинь би матар. Матар юм уу? За. Ихэр. Ихэр жинлүүр хоёр ч жоохон хэцүү байдаг гэж би сонссон. Тийм үү? Ер нь хоёр хүн дотор нь оршиж байдаг. Тэгээд ер нь бол ингээд өөрийгөө нэг болохоор ингээд хоёр хүн тэрсэлтэй байдаг гэж би сонссон. Амар судалсан байт юм байна. Би өөр нэг тийм ихрийн бүү маань хэлсэн. Тийм үү? Би өөр нэг тийм судалж уншиж байгаагүй л дээ. Хүмүүсээс сонсголоор манай хумхын нэг найз байдаг байхгүй юу? Кино найруулагч. Групптэй баг админ шахав. Гур амар юм бичнэ гэдэг чинь бүр нийлэг болно, шинжил хийн минь амар. Яадаг гинэ види. Арай тийм хэмжээнд очиог байгаа байна шүү дээ. Нийлдэг дол очиж байгаагүй. Манайх ч энэ хоёр маань бол галын орд байгаа. Бид хоёр агаарын орд байгаа. Тэгээ хоорондоо амар ингээ хоорондоо Мах цогт нь агаар гал юм уу? Одоо ингээл энэ галжаа ингээ асж яхад бид хоёр ч ингээ салхилал ингээл энэ улам асаагаад байна. Бүр ингээ За. дивжээдэг хань штэ тий. Хоорондоо юм учир чанцантай байгаа. Тийм жилээрээ бас хоёр шороо. Та чи хоёр төмөрлөө. Төмөр. Ер нь бол таардаг юм тий. Мах бод баланс. Ер нь Мах бод аягүй чухал байдаг. харин тийм байна тий. За би ойлгож байгаа. Одооноос судалж. Энэ тав охины дунд чи би өөр нэг ганцаарчлаа. Дараагийн хэсэг маань одоо энэ харагдаж байгаа гацуурн дээр энэ жижигэл цагтл дээр ер нь захаа бичих тавих байгаа. 26 ондоо ерөнхийдөө юу төлөвлөж зорж ийн хүслээ бичнэ. Гэтэ бид нар ерөөсөө уншихгүй хүслийг чинь тэгээд хадгална бүтэн нэгжэл. Тэгээд 26 оны дараа жилийн одоо Happy 31 нэвтрүүлэгт оролцохдоо одоо энэ бичсэн зорилго нь хэрхэн биелсэн талаар ер нь буцаж ярилцах ийм одоо уламжлал маягийн юм зохион байгуулж байгаа. Тэгэхээр гоё хүстэй бичээд үлгцгөө юм гацараа чимсгэе. За тэгээ. Хоёлаа бичихүү. Хоёлаа бичихүү. За яшиг ч юм уу. За хоёулаа ч одоо нэг орон суулган дээр бичих юм бол хоёулаа нь тусдаа нэг нандаа заяа хоёрын мод гэдэг тусдаа мод гаргах хэрэгтэй болох байхаа. За та дөрөв маань л биччих тий. За ингээд цаашаа дамжуулаад. За энэ дөрөв охинд ч одоо дунд нь өгөхгүй бол дуртай өнгөө сонгоорой. Нээж харахгүй гэд бид нэр амлаж байна тий. За энэ цаашаа дамжуулаад явчих тийм ээ. Нэг бол бүр скотч утчих болно. Тэгээд тэгээд 2026 оны 12 дугаар сарын тэр нэгэн өдөр Happy 31-ээр л задлаа шүү гэд үлдээч болно тийм ээ. Мэдээ шинэ жилийн баярын өдрүүд ирсэн учраас бүхэл зүйл ганган гоё сайхан байгаа. Тэгээд тэр дундаа Swarovski брендийн хамт олондоо дахин талгаснаа илэрхийлье. Жил болгоны шинэ гоё коллекцуудыг шинэ өнгө төрхийг хэрэглэгчтэй санал болгодог. Бүсгүй таны төгс төгөлдөр оршгүй Swarovski. Та бүхэн харж байгаа бол миний зүүсэн эмэг бас бүгд бас Swarovski байгаа. Тэгэлгүй яг хоо тэгээд эрчүүд зориулсан брэнд энэ бол яхаа аргагүй дамат. Турки алдартай дамат брэнд одоо костюм одоо шинэ жил манай залуучууд ч костюмны ярил гардаг тийм ээ. Тэгэхээр та бүхэн Наран Place, Наран Plaza, Наран Mall их дэлгүүрүүдэд байрлаж байгаа. Даматын салбараар үйлчлүүлээ та бүхэн маань өөр тохиолсон загвар сайз өнгө сонголтоор та бүхэн даматаа сонгоорой гэж хэлмээр байна. За мөн Seiko. Зүрхний цогцолтмод урагш тэмүүл энэ бол Seiko. Японы алдарт номер 1 брэнд. Энэ бол Seiko брэндийн цаг яхаа аргагүй таны залуу болгоны, бүсгүй болгоны одоо бид бүхний хан дээр юм байгаа гайхамшигтай цаг хизээч үл зогсох Seiko. Бүсгүйчүүд та бүхний номер 1 сонголт чөлөөд лайфстайлыг чинь тодорхойлох энэ брэнд бол Pont Roma шүү. Та бүхний номер 1 сонголт байх болно. За тэгээд эволо дээр манай урдчны маань гарын бэлэг байсан Pont Roma. Гоо сайхандаа хувьсэл хий. Эволо дээр брэнд. За тэгээд өнөртөн гоо сайхнаараа тэргүүлэгч Tulip брэндийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Евроши.
За тэгээд баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси 100% жимсэрэ гранины жуус. За сахарын агуулмж хамгийн багатай кола буюу Big Fords Classic Cola бидэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэлгүй яг одоо кола хэдэн онд яаж үүссэн юм бэ гэж боддог бол хамгийн анхны кола ч одоо ингээл Big Ford Classic Cola гэдгээрээ бол бид бүхэн одоо ичнэ мэддэг болсон. Тэгээд бидээж бид бүхний шинэ оны, шинэ жилийн баярын ширээг минь чимжидэх гах аргагүй. Оргилуун дарс Италийн номер 1 оргилуун дарс Bottega брэнд одоо өнөөдөр гоё дандаа огт гоё би үсгэндээ бүсгүүчүүд байгаа учраас ийм гоё ягаан Moscato гэдэг энэ гоё чихэрлэг sweet амттай оргилуун дарсыг өнөөдөр би задлахаар бэлдсэн байгаа шүү. Тэгээд Gold, Diamond гэдэг маш олон төрлийн Bottega-нууд байдаг. За тэгээд юунд итгэж нартаа баярлалаа гэж хэлье. Тэгэлгүй яг шинэ оны баярын мэндийг нийт хэрэглэгч та бүхэндээ гайхамшигтай бэлэг барьж байгаа бүх ивент итгэжтэй дахин дахин талархснаа илэрхийлж байна. Орой болгон, үдэш болгон, өдөр болгон Happy 31 та бүхэндээ аз жаргалыг бэлгэж байгаа шүү. Гэтэ ер нь бол одоо энэ бичиж байгаа энэ нөгөө хүслээг бичих нь айгүй сайн үр дүнтэй байдаг гинэ. Ер нь ингэж бичснээрээ бэлэх боломж нь нөгөө өндөрсдөг. Тэгээд би бас хүслээ бичиж үзсэн чинь бараг 90% бэлчсэн байсан. Тийм. Тэгэхээр бас харин юу н охид өсгүүчүүд ер нь бол бичээд байдаг. Бүр ингэ дэвтэртэй байд юм билээ шүү дээ. Дэвтэрээ гаргаж ирээ. За энэ онд эх жил би одоо энэ дэвтрийг ингэж дүүргэнэ. Эсвэл ийм хийж гүйцэтгэнэ гэдэг. Зорилгын чагсаалт гэдэг. Хүслийн чагсаалт гэдэг тийм. Гарах үед ингээд энэ биелсэн гэж чеклэх амар гоё. Тий. Тэгээд өнгөрсөн зарим нь шатааж матаагаад нөгөө нэг гал руу хийж мэдээд тий. Хоёулаа ч юм Амар зан үлдээ юм байна шүү дээ. Би одоо 5 айхтар бүсгүүдээ суугаад байгаа юм байна шүү дээ. Өдөр болгон нэгийг шатааж исэн тий. тий. Бид хоёрыг Юу ярьж вэ сая? саяны Японд байх хугацаанда бид хоёр яг ингэдэм тэгдэм гэхээр бид хоёр нэг өрөөнд идэг. Тэг ингээд дэвтэр дээрээ бичиж агаад тэгээ нэг юм хууцаар ингээ өгүүлбэрээр ингэж нэгээр ингэж хуйлаад тэгээ тэрийгээ ерөөсөө харахгүй. Хэдэн хоног илээ? 20 хоног өлөө. 20 хоног. Тэгээд нэг нь ганцхан үлдэх хэвээр. Тэрийг хамгийн сүүлд нь өөрөө задлаад тэр хүслээ өөртөө биелүүлээ гэдэг. Бид хоёр тэрийг Бусдын болохоор одоо ингээ нөгөө хорвоо ертөнцөөс биелүүлж өгнө гэ даагаад авчихлаа гэсэн Тийм үү. Тэгээд хийсгэх юм эсвэл чатаах юм. хоёлын тэнгүүд шинэ он гарахаас өмнө нь хийж эхлээд тэгээ нэг сарын нэгэнд хамгийн сүүлийнх нь өөрөө яг юу үлдсэнийг мэдэхгүй. Тэрийгээ биелүүлснэ гэж. Нэг нь ер нь өөрөө ингээд бусдын нь бол хувь тавиландаа даатгачдаг байх юм шүү дээ. тэгээ дээрс нь нөгөө нэг би утасныхаа screen wallpaper дээр яг өөрөө эвлүүлээд энэ жилдээ ийм их мөнгө олно, ийм байртай олно, ийм машинтай олно гэж юм уу тиймэрхүү зураг морогнууд ингээ эвлүүлж хийдэг юм байна лээ. Тэгээ би тэрийг нь бас харж байгаа яг тэгж нэг өөртөө зориулж хийгээд тэнцэнээс ер нь бол миний 60-аас 70% болж ирэх тайл билсэн. Тэгээ та бүхэн энэ жишгийг бас өөр дээрээ бас авч хэрэгжүүлээрэ гэж хэлье. За. Тамаахан бүгдээрээ хүслүүдээ бичсэн баг тийм ээ. Энэ бол гацуураа чимэлэх үү? Тэгээ тий. За тэгээд ер нь хүслээ хүмүүст хэлэх дуртай хүн гэж бол байхгүй хаа тийм. Яг энэ дээр нэмээд гоё өөр нэмэлт хүслүүд бол олон нийтэд нээлттэй хүслүүд бол яа хэлж болно шүү. Тэгэхээр яг та бүхний ард байгаа гацуур байна, эсвэл битүүрийн ард байгаа гацуур байна. Эсвэл битүүрт бүр хадгалуулж болно. За тэгээд За гацуураа чими. За манай Жасмин, Винди. За битүүрийн ард бол манай Анука, Бойка хоёр маань. Тэгээд та бүхний өмнөх оролцогч нар за тэгээд олон хүмүүсийн хүсэл яг нэг гацуур ногоомодны дор та инфо баярлж байна. За баярлалаа. Гой хүслүүд хүсэл мөрөөдөл нь бэлэх болтугай. Бид бүхний хамгийн гоё дуртай дуу нэг хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэг байдаг бол гэж гоё дуу байдаг тий. Яг тэрнтэй адилхан та бүхний ширээний урд галт тэрэг байгаа. Энэ бол мөрөөдөл биелүүлдэг, ирээдүйгээр аялуулдаг, ирээдүйд хүргэж өгдөг юм галт тэргийг энэ жилээс бүхэн бид бүхэн өвлийн үгэн авсан юм аа. Тэгээд энэ дээр та бүхэн маань өөрийнхөө яг одоо бид байгаа нэг зүйлийг магадгүй ирээдүйд хүрэхийг хүсвэл ирээдүйд энтэйгээ хамт учрахыг хүсвэл магадгүй хамгийн сайнаар эргэж уулзахыг хамгийн одоо юу гэдгийг илүү сайжирсан хөлбрийг өөрийгөө одоо 2026 онд илүү сайжирсан хөлбраар уулзахыг хүссэн. Тэр нэгэн жижигхэн эд зүйлсээ энэ галт тэргийн ачаанд хийж илгээж болно. Утга нь бол хамгийн одоо
өөрийнхөө нандинж байгаа. Нандиндаг. Тийм Цагаагаар ирээдүйд хүрүүлэх нэ. Өөрийнхөө ирээдүйн буйкад, ирээдүйн ануукад тий. Илүү том зүйл болж ирээрээ гэдэг утгаар энэ галт тэргэнд одоо хийж суулгаж явуулах нэ. Болдог бол зүрхээ өгчмөр байна. Би үеийнхээ бүгж өгчтэй энэ хамгийн хөөрхөн харагддаг нөө. Та хоёр чи ажиж үлдээх юм аа. Айгүй ихтэй хүмүүс тийм аа тий. болж байгаа юм байна. Тийм манай галт тэрэг маань одоо бол жижигхэн ч гэсэн үүлэнд бол том нь байгаа. Тэгээ том юм үлдээж болно. За дандаа аксиор гой. Тэгээ бас нөгөө нэг утга учиртай зүйл байвал бас хилээд энэ ийм учир шатгатай болохоор ингээд үлдээж байна гэд хэлж болно. Энэ бүгж маань болохоор биенээсээ би ерөөсөө огт салгадаг. Намайг хамгаалдаг гэж боддог болохоор байнга зүдэг. Тэгэд эртхэн очиод замаа засахгүй. Отго эзэн араас нь очие доо. Эзэн араас нь очие. 2026 онд сайхан 26 оныг маань сайхан бэлдээд байж байгаарэ гэх нь шүү дээ. Тийм ээ. Миний энэ бүгчлэр яг нэг утга учир байхгүй ч гэсэн энэ миний худалдаа авч исэн хамгийн сэтгэлд хүрсэн гоё бүгж байхгүй яг үеинд үений нөгөө нэг дунд бүгж тий яг тэгээ энэ аим гоё харагддаг болохоор энэндээ айгу турштай. Тэгээ энийг ер нь л галт тэргэндээ хийгээд миний дотор бодож байгаа хүслийг аваад очиж билүүлээ гэж бодож байна. Одоо энэ болгонд та бүхний энерги шингэсэн байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр ялчгүй таныг төлөөлөх. Буйкагийн хамгийн нэмэн зүйлс бол яхаа бүгж яахгүй. Гэтэ энэ эмэг маань ингээд юм дээр айгу зөгтөг. Айгу хөрхөн эмэг ээж маань авч өгсөн юм. Тэгээд 2026 онд Diamond болоод байж байгаарэ. Сваровски яа. Шөө гоё том болоод байж байгаарэ гэж. Тэгэхээр юм титэмний юу бүгж гүнжин титэмний бүгж байна. Тэгээд энэ жил бас анхны дүр маань гүнж байсан юм чи 26 онд бүр өшөө олон гүнж болохгүй гэдэг хатан болохгүй юм аа. Гэт энэ бүгжээ явуулъя. За. Хүсэл бүхэн нь биелэг болдог бай гэж за нэг хүсэл мөрөөдлийг биелүүлж ирээдүр аялах галт тэргэнд маань ингээ хөө. Дотор нь юм. Тэг нэмэл одоо манай өмнөх зочдын гой бэлгэнүүд бүгд одоо ирээдүр хамтдаа явнаа. Тэр олон хүмүүсийн хүсэлтэй адилхан хэлээ. Нэг купенд орчуул яа. Энд дөрвөлөөр орчихлээ. За хэдгээр угаанд хэн сууж байгааг эндээс хараадах юм. Тэ? Хэдүү 9 дэх өрөө юу? 9 дээр 8 дээр хэн байна? Машаад энэ нь ер нь Happy 31 нэвтрүүлгийн маань зочд маань мэдээж энэ онд хийсэн бүтээсэн зүйлээрээ онцгойрсон, гавьяа байгуулсан, бахархал төрүүлсэн эрхэм зочд байгаа. Тэгэхээр харахгүй энэ оны онцлог эрхмүүдийн нэг бол та бүхэн маань байсан. Та бүхэндээ адил ийм гайхамшигт эрхмүүд бас энэ богоонд хамтдаа байгаа шүү. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Сваровски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. За тэгээд манай оролцогчдын маань хүсэл болгон биелэх болтойгоо 2026 он хэдхэн хоногийн дараа хэдхэн цагийн дараа үүд тогших гэж байна. Та бүхний хүсэл мөрөөдөл бүхэн биелэх болтугай. Гацуур ногоо модон дээр хүссэн хүсэл нь биелэх болтугай. Тэгээд амтнуудаараа дахин дайлж ин амын цангатл одоо юу гэдэг хатад л яриуллаа. Тэгээд Пикфордоос уугаараа Гранины жүүсээс уугаараа тэгээд нэвтрүүлгийн төсөөлд мэдээж энэ сайхан зочдоо манай хамт олонны зүгээс гарын бэлгээр буюу өвлийн үгэн ам маань очих айл олон учраас төрүүлээ бэлгээ үлдээгөө явцсан. Одоо нөгөө бэлэгтэй хамгийн сүүлд хизээ өвлийн үгэн аваас бэлгээ авсан. Жохон. Ер нь ойроо аваагүй юм байна тийм үү? Аваагүй. Удахгүй бэлэг аваагүй юм уу? Хэдэн жил нэл аваагүй. Үгүй буйка. Намайг том болсон шүү дээ өмнө жил шинэ жил өвлийн үг аав тий. Ер нь ээж өвлийн үг аав ер нь бүх юм. Галтагаа муугаа хайцаа тий. Тий. За бид хоёрын зүгээс за манай гоё Наран группийн ивент тэтгэгч Наран групп маань одоо энэ жил 35 жилийн болж байгаа юм билээ. Тэгээд амттангуудын дээжүүдээс одоо бүтээгдэхүүний дээжүүдээсээ бэлгэлье. За ингээд Наран группийн маань 35 жилийн жил болсон. Дөрөв манай Нандаг хэлсэнчлэн дэлхийн алдартай олон брэндүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд аль биесний дистрибьютор хүргэдэг. Тэр болон бүтээгдэхүүнээ эзэлсэн гоо. Бэж би бүр бэлгээд авахгүй марга. Харин за зөндөө олон юм байна дотор нь. Тий. За тэгээд
оролцсон нартаа маш их баярлалаа. Сайн сайхан эрүүл энхийг дахин хүсье өрөөё. Тэгээ ууттай бэлгийг энэ жил өшөө олон цуглуулаарай. Баярлалаа. Олон ахынсаа. Тэр аваагүй өглөө бэлгийг бүр даблдаа триплдээ даваад явъя да. Тэгээд Нарангийн хамт олондоо дахин баярсны хэлээр хэлье. 35 жилийн баярын мэндийг хүргэж байна. Наранчуудаа баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн маань хамгийн оргилуун дарсан задлах энэ торгон мөч одоо хаяанд ирсэн байна. Миний хамгийн дуртай нандин мөчөө эхлүүлэхэд за би нандаа тандаа бариад манай оролцогчд маань ерөөлийн сайхан үгэн хэлээд нэвтрүүлгийн өндөрлөлөө. Нэвтрүүлгийн өндөрлөё. Тэгээд бид бүхэнтэй өнөөдөр хамтдаа байсан Wasabi самтлагийн оролцогч огтудаа маш их баярлалаа. Дуур мөтөлүүдийг нь үзэх сонсох дуртай олон мянган үзэгч маань яг одоо цэнхэр дэлгэцээрээ үзэж хараад дуулахыг нь хүлээж байгаа ах. Яагаад дуулахгүй явуулах гэдэг болоо гэж бодож яж магадгүй. Дуулуулнаа. Тэгээ оргилуун дарсны араас ерөөлийн сайхан үгийг нь сонсоод яа бодох гэдэг шүү. Яа яагаад гэдэм аа? Оногдоход тэнд байж идэг шүү. Адтай. Тий. Хүн ч одоо оногддаг юм гэсэн шүү. Шинэ бүхэн ариун байдаг шиг шилдэг бүхэн бүхий л салбарт байдаг аа. Тэгээд уран бүтээлийн салбарт онцгойж манлайлж байгаа зөвхөн октоудаа, нандадаа уран бүтээлийн их олзомгийг 2026 онд нь хүрсэн өрөөё. Тэгээд та бүхэн маань ирсэн хамгийн сайхныг дотоо бодороо оргилуун дарсан бодуулъя. Ботэга. Хөөстөө гэсэн бол би хөөстөө бодуулна л да. Тэгээ энэгээр дүүрэн одоо тэгээ дараа нөгөө нэг хөөс болоод хэдүүлээ тэгээд хайхтарын болох болов гэж бодоод би жоохон даруухан задлчлаа. Гой бодлаа. Тийм ээ. Ингээ асуурдаг юм байна шүү дээ. Сурцсан мэн тий ах бол. Даруу хэдэн жил задлсан гэж бодлоо. Би Шлаг байна. яагаад зүгээр. За манай дөрөв хамтлагаа төлөөлөөд ерөөлийн сайхан үгэн хэлээч гэж. Wasabi самтлагын 2025 он амжилт бүтээлээр дүүрэн байлаа гэж бид нэр дүгнэж байна. Тэгээ 2026 онд илүү эрч хүчтэй, илүү халуухан wasabi байх болно. Тэгээд Эрүүл Батар шиг. Шинэ жилийн мэндийг хүргэе. За гоё хамтлаараа хамгийн гоё төрсэн сэтгэлээ хуваалцсан шүү. Ямар гоё чихэрлэг юм бэ? Тийм ээ. Зөвхөн чихэрлэг sweet та. Шууд юм гэж бодсон чинь тийм ээ. Зургийн дараа дараа тийм ээ. За тэгээд уран бүтээлүүнээр хамжлыг хүсээрэй. Дараа нь гоё тайзан дээр, дараа нь сайхан уран бүтээлээрээ эргээд уулзах өрөөл түрүү хэлсэн манай нандаг хэлсэнчлэн жилийн дараа тэр хүслүүд нь бүгд биелчихсэн. Тэр сайхан өрөөлөөрөө эргэн уулзах юм. Зөрүүлийг өргөё. Тэгээд та бүхэн маань одоо ямар дуу дуулж үзэгчтэй хүндээ бэлэг барих гэж байна? Энэ зоныг байлтан дагуулсан. Сайн байна уу? Санаандгүй хонгорч юм дуулнаа. За ингээд хамтдаа дууг нь сонсцгоо. Оргил ундарсаа өргөцгөө. Сайн байна уу? Санаандгүй чимэн. хонгорч юм. Дэрэн дээрээс толгоон дэвч гадаа ярангүй лээ. Дэлхийн ертөнцийн адил зөөлөн эрен иргсээр. Тэрс итгэж чамтай авчрах хүсэл намайг эзэмтэй. Тэхэн тарсан өнөр газраа дахиад би чинь нэлээ. Сайн байна уу? Санаандгүй хонгорч юм. Саржилүүдийн цаанаас чи санагдаад болохгүй залумэн. Сайн байна уу? Санаандгүй хонгорч юм. Саржилүүдийн цаанаас чи санагдаад ирэхгүй залумэн. Сэтгэлгээсэн залуумэн Дурсах газраа иргэн ирхий чимэн алах бай Дурсамж дөрөн өдөр хоног хүрсэн урсаатай Энэ газраа ихэн дахин бичэн бүлэсүүлээ Өөрийн хүчэнтэй утсан гэж гарцаа бай
санагдаад болтгүй залуу мэн сайн байна уу санаандгүй хомборч юм сарчилүүгийн цанаас чи санагдаад ирдгүй залуу мэн Уулзаад надад өгөөгүй Уулзаад хараа өгөөгүй Өрөөнд юугаа ч өгөөгүй Дөнгөс тусан залуу мэн Уулзаад надад өгөөгүй Уулзаад хараа өгөөгүй Үнхээр мартаж чадамгүй Харин сэтгэл гисэн залуу мэн Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom My Mobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Баярлаа. Wasabi байла. Баярлаа. Сайхан байлаа. Хамгийн охтуудаа маш их баярлалаа үзэгчтэй. Ингээд маргаашийн сонирхолтой зочдоор халуухан яриагаараа иргэн уулзцай. Оройг сайн хүрэлцгээрэй. Хайбагуучныг баярлалаа. Бүхнийг бид хуваалцаа нэсвэн онцагийн түүхийг ирэлдүүлж сэтгэл рүү тусах шинжлэлийн онцгой гэр бүхэн нэмсэлж гэрэл шиг дулаан цагийтэй гэрэлдэх баярын мөчүүд гигээ хүсэл мородлуудуудээ хати 31 шидэт мөчүүд ихэлний хамтаа